大家好，同学们好，你们好，我是你们的中文老师，我是你们的中文老师。자, 모델의 오늘의 민디 코리아 혹시 Сүүчанээс сургалтын төвөөс гаргаж байгаа хятадынхаа 8 дахь хичээлийг оруулахад бэлэн болоод байна. За өнөөдөр болохоор яг номны маань хувьд 3 дугаар хичээлийн 2 дахь текст шүү. За энэ ном маань 3 тексттэй. Хичээл болгоно 3 тексттэй. Багш нь яг 1-р тестийн 1 текстийн эхний хичээл болгож хуваагаад 2-р текстийн 2 дахь бичлэг, 3-р текстийн 3 дахь бичлэг гэж нэг хичээлийг 3 хувааж авч байгаа гэсэн. За энэ маань болохоор өнөөдөр 3 дугаар хичээлийн 2 дахь хичээл ахнаа. 2 дахь хэсэг гэсэн. За 我是中国人 буюу би бол хятад хүн гэсэн хичээлийн 2 дахь хэсэг. За бүгдээрээ өнөөдөр цээжчиг орохгүйгээр бүгдээрээ эхлээд өмнөх 2 хичээлээр үзсэн харилцан яриагаа ханзаа харилцан ярианд оруулаад уншиж тавья. 大家好，大家好，老师您好，老师您好，你们好，你们好，你好小雨，你好小雨，谢谢谢谢，不客气不客气，同学们同学们，再见再见，老师再见。老师再见。За дараагийн хэсэг. 请问你叫什么名字？请问你叫什么名字？我叫陈天中，我叫陈天中。你好，你好，安妮。你好，安妮。你好，陈天中。我不是安妮。我不是安妮，我是白嘉悦，我是白嘉悦。对不起，对不起，没关系，没关系。자 다라친 소리스. 你好，我叫李文。你好，我叫李文。你好，我叫白嘉悦。你好，我叫白嘉悦。很高兴认识你，很高兴认识你，认识你我也很高兴，认识你我也很高兴。我是中国人，我是中国人，我是法国人，我是法国人，我的中文老师也是中国人。我的中文老师也是中国人. За сайн байна. Багш нь гэрийн даалгавраа гэртээ энэ харилцан яриануудыг сайн зөв өгөөр нь уншаад цээжлээрэй гэж хэлсэн тийм. За энэ маань яг бидний ярианд маш ихээр нөлөөлнө. Ер нь бол яг хятад хэлээр яг сайн ярьж сурыг, зөв ярьж сурыг гэж бодож явах юм бол энэ харилцан яриагаа гэртээ маш сайн зөв хөгөөр нь олон дахин давтаж уншиж чэйжлэх юм бол сайн ярьж сурна гэсэн үг шүү. За өнөөдрийн дасгалаар болохоор бүгдээрээ энэ өгүүлбэрүүдийг орчуулж бичье. За энэ өгүүлбэрүүдийг орчуулж бичье. За энд багш нь 9 өгүүлбэр хийсэн юм тийм. За энэ өгүүлбэрүүдийг та нар бичлэгээ зогсоожгаад за үтсэн ханзаа болон өгүүлбэрийн бүтцээ сайн санаж байгаад за сайн санахгүй байх юм бол дэвтрээ бичсэн өгүүлбэрүүдээ харж агаад за энэ 9 өгүүлбэрийг хятадаар бичье. За тэгээд манай группийн сурагчид болохоор багш руугаа явуулаад шалгуулаарай. За өнөөдрийн ханц эхний ханц жөө гэдэг ханц. За энэ жөө гэж дуутахаа яаж дуутахаа санаж байгаа те хэлээ. Энэ тагнааны товгор хэсэгт наажгаад жөө гэж унших нь. За жөө гэдэг маань аливаа зүйлийг заасан энэ гэсэн үг ахнаа. Энэ. За одоо жишээлбэл энэ сам гэдгийг энэ гэсэн. За жишээ өгүүлбэр харъя. За энэ жөөгөөс бусдын дандаа бидний өмнөх үдсэн ханс байгаа тий.
За, 这是我. Үндсэн хэлбэрийн бүтэц зүйлээ үл эзэн. За, тэгээ үүлэг тусагдах. 这是我гэхээр энэ бол би гэсэн үг. 这是我. 这是我. За, 这是我的同学. 这是我的同学гэх юм бол энэ бол манай ангийн хүүхэд. 这是我们的老师. 这是我们的老师. 这是我们的老师гэх юм бол энэ бол манай багш, бидний багш. 这是我的名字. Энэ бол миний нэр. За, энийг зааж ийн гэсэн үг те. Энэ бол би. Энэ бол манай ангийн сурагч. Энэ бол манай багш. Энэ бол миний нэр. За, энэ бол гэж хэлэх юм бол 这是гэж хэлэх нэ. Юу гэдгийг 这是-гийн араас хэлнэ гэсэн үг. 这是我. 这是我的同学. За, энэ мэтчлэн бичих нэ. За, өнөөдөр хоёр дахь ганц 谁. 谁гэдэг маань хэний гэсэн үг. Хэн гэсэн асуулт гэсэн үг. Хэн гэсэн асуулт ахнэ. За, энийг харъя. 这是. За, жишээ хэлбэр харъя те. 这是гэж сайн үтсэн те. 这是гэх юм бол энэ бол гэсэн үг те. 这是谁гэхээр энэ бол хэн. За, тэгэхээр яг утгачлах юм бол энэ хэн бэ гэсэн асуулт болж ин гэсэн үг. 这是谁гэхээр энэ хэн бэ гэсэн асуулт болж ин. Энэ хүн хэн бэ гэсэн. За, 这是谁的名字. Энэ бол хэний нэр вэ? Энэ хэний нэр вэ? 这是谁的名字? 这是谁的老师? 这是谁的老师? 这是谁的学生? 这是谁的学生? За, энэ хажуу талд нь дандаа багш нь дуудлагын болоод утгын бичсэн байна те. За, энэ өгүүлбэрийн бүтцийг ойлгож авах те. 这үл эзэн, 是үүлэг. За, 谁的名字буюу тосготгон дээр асуулт явж байна. За, энэ хариулт нь 这是谁гэсэн энэ өгүүлбэрийн байрлалын оронд 我. 这是我的名字. 这是你的名字. 这是我们的名字. За, энэ маягаар хариулж өчөх нэ. За, дараагийн ханц. За, өнөөдрийн хичээлийн 3 дахь ханц хэм бол 女朋友. 女朋友. За, 女朋友гэдэг маань найз охин гэсэн үг. За, энэ ханзыг хоёр хувааж ойлгож болно. 女гэх юм бол эмэгтэй хүн гэсэн үг. За, дангаараа найз гэж бид нэр хэрэглэнэ те. Тэгэх юм бол 朋友гэх юм бол энэ арын хоёр нь ханз нь 朋友гэх юм бол найз гэсэн утгатай. А 朋友дээр нь г нэмэх юм бол 女朋友буюу найз охин, эмэгтэй найз болж. За, 女朋友буюу найз охин гэсэн ханзаа бичээд аваарай. За, зүгээр 朋友гэх юм бол найз болно гэсэн те. 女朋友болох юм бол эмэгтэй найз буюу найз охин болж байгаа гэсэн үг. За, жишээ хэлбэр харъя. 我的女朋友болох юм бол миний найз охин. 我的女朋友. Чиний найз охин гэх юм бол 你的女朋友. 同学的女朋友. 谁的女朋友? Хэний найз охин болж байна те. 这是谁的女朋友? 这是谁的女朋友? 这是我的女朋友. За, 你的女朋友叫什么名字? 你的女朋友叫什么名字? За, энэ үйлдвэрийг харах юм бол 你叫什么名字? Чиний нэр хэн гэдэг вэ гэдэгтэй. За, нийгийн оронд 你的女朋友гэж оруулсан байгаа гэсэн үг. Нийгийн оронд ямар ч үйл ийз орж болно. 你的女朋友叫什么名字? 你的老师叫什么名字? Тэ? 你们的中文老师叫什么名字? Энэ мэтчлэн ашиглаж болох нэ. За, дараагийн хэлбэр. 我的女朋友也是学生. 我的女朋友也是学生. 我的女朋友不是老师.
我的女朋友不是老师. За багш нь дуудлагын энэ доор нь бичсэн утгын бас доор нагаа болохоор утгыг хэлж өгсөнгүү. Уншихаар та нар угаасаа ойлгож байгаа бах тий. За энэ жишээ өгүүлбэрүүдээ бичиж аваад за өнөөдрийн энэ үзэж байгаа хан залган дээр та нар өөрсдөө 3 өгүүлбэр зохиож бичиж шүү за. За дөрөв дэх хандс наа. За наа. Наа гэдэг нь аль гэсэн утгатай. Наа гэдэг нь аль гэсэн утгатай ах нэ. За дараагийн янз нь гуа гэж бид нар өчигдөр үзсэн тий. За өчигдөр ч яхаа өмнөх хичээлээр үзсэн. За гуа гэдэг маань улс гэсэн утгатай. Аливаа улсын нэрэнд ордог. За дангаараа гуа гэж бол хэрэглэгддэггүй. За тэгвэл одоо бүгдээрээ чи аль улсын хүн бэ гэж юу гэж асуухыг одоо үзцгээе гэсэн үг. Наагуорен гэхээр аль улсын хүн. Аль гэдэг маань наа гэсэн утгатай гэсэн тийм. Наа гэдэг ханз маань аль гэсэн утгатай. За наагуа гэхээр аль улс. Дээр нь хүн гэдэг ханз нэмчихээр наагуорен аль улсын хүн бэ. За өгүүлбэр болгоё. Ни ши За ни ши наагуорен гэх юм бол чи аль улсын хүн бэ гэсэн асуулт болж ин гэсэн үг. За wo shi mengguguoren гэсэн өгүүлбэр тийм үү. За энэ асуулт нь ни ши наагуорен. За энэ өгүүлбэр нь wo shi mengguguoren. За энийг асуулт болгох юм бол ни вогийн оронд ни орж ин гэсэн үг. Чи бол үйл үг нь ши. Тэгэхээр заавал орно гэсэн үг. Үйл үг заавал орно. За мөнгүгуорен гэдгийн асуулт нь аль улсын хүн буюу наагуорен гэж орж ирнэ гэсэн үг. За ни ши наагуорен. Ни ши наагуорен. Ни мен ши наагуорен. Ни мен ши наагуорен.你们的中文老师是哪国人？你们的中文老师是哪国人？我是蒙古国人，我们是中国人，大家是法国人. За жишээ өгүүлбэрүүдийг бичиж аваад тэгээд өнөөдөр үзсэн хан залган дээр 3 өгүүлбэр зохиогоорой гэж хэлсэн тий. За өгүүлбэр зохиож байна гэдэг маань өгүүлбэрийн бүтцээ ойлгож байна уу? Өгүүлбэрээ одоо зөв зохиож ярина гэдэг маань бид нэр цаашдаа зөв өгүүлбэр зохиож ярьж чадхад тусалнаа гэсэн үг. Ханзаа ашиглана. За өгүүлбэр зохионо гэдэг маань маш хэрэгтэй дасгалын нэг шүү. За өнөөдөр үзсэн хан залган дээр 3 өгүүлбэр зохионо гэсэн тийм. За өнөөдрийн 6 дахь ханц. За энэний утгыг бичсэлгүй шүү дээ. За энэ маань та гэсэн дуудлагатай. За багш нь дуудлага нь янзлчлаа. За энэ та гэдэг маань тэр эмэгтэй тэр гэсэн утгатай. За энийг эмэгтэй хүнээр ашигладаг гэсэн үг. За та гэх юм бол тэр гэсэн эмэгтэй хүнийг зааж хэлж гэнэ гэсэн үг. За англи хэлний she гэсэн үг. She. За ханзаа бичээд аваад за жишээ өгүүлбэрлэн оръё. За та ши шэй. Та ши шэй гэхлээр тэр эмэгтэй хэн бэ гэсэн утгатай асуулт болж ин гэсэн үг. Та жиао шама минзэ. Тэр эмэгтэйг за түүний хэн гэдэг вэ гэсэн үг. Гэхдээ тэр түүний гэж зааж байгаа хүн нь эмэгтэй хүн байна гэж ойлгоорой гэсэн үг. За та ши лао ши. Та бу ши wo de tongxue. Та ши на guo ren. Та ши на guo ren. Тэр эмэгтэй аль улсын хүн бэ? Та ши фа guo ren. Тэр эмэгтэй бол Франц хүн. За тэр гэдэг маань эмэгтэй хүн гэж хэлсэн тийм. За та ши фа guo ren. За өнөөдрийн харилцаа яриаг уншъя. За энэ дандаа өнөөдрийн бидний үзсэн хандлнууд орж ирж байгаа. За 这是谁？这是谁？这是我女朋友。这是我女朋友。你女朋友是哪国人？你女朋友是哪国人？
他也是泰国人。他也是泰国人。За өгүүлбэрийн эхнээс нь утгаар нь ярилцъя те. 这是谁гэхлээр энэ бол хэн бэ гэсэн асуулт орж ирж байна. Энэ бол миний найз охин. За энэ дээр дөө орохгүй хэлж болж ин гэсэн үг. 我女朋友гэх юм бол миний найз охин. За энэ дөө яагаад ороогүй гэхлээр харилцаа дотн хүмүүс энд дөө орохгүйгээр ашиглаж болдог гэсэн үг. Заавал 我的女朋友гэхгүйгээр 我女朋友миний утгын хувьд яг адилхан гэсэн үг. За 你女朋友是哪国人гэхлээр чиний найз охин. Энэ дээр бас 你的女朋友гэж хэлэг байгааз 你女朋友чиний найз охин чинь аль улсын хүн бэ? 他也是泰国人. За тэр бас 泰国人буюу за Тайгуо гэдэг нь Тайланд гэсэн үг. За та нар өөрсдөө бие даагаад Тайгуо гэдгээ хятад хэлний зурлаг шалгадаг аппликейшн руу ороод бичээд аваарай. Бие даач бас нэг юм сурыг те. За та яшээ тэр бас Тайланд хүн гэж хэлсэн байна. За өнөөдрийн харилцан яриагаа уншаад сайн чийжлээрэй. За багш нь харилцан яриа маш чухал гэж хэлсэн байгаа тий. За харилцан ярианы дунд өгүүлбэрийн бүтэц гарч ирдэг. Үдсэн ханзаа бүгднийг өгүүлбэрт оруулдаг. Энийг яг автоматар бид нэр өөрсдөө тархиндаа цээжил суулгаснаар дараа нь яг энэ өгүүлбэрээ автоматар хэрэглэх боломжтой гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Өнөөдрийн даалгавар за өмнөх даалгавартай яг адилхан ханзаа бичнэ. За ханзаа бүгдийг цогцоор нь ажилладаг тийм үү? Ханзны утга, дуудлага, хөг. За тэгээд харилцан яриануудаа шээжлэн гэртээ сайн зөв дуудлагаар нь зөв дуудлага гэдэг бол маш чухал шүү. Буруу дуудлагаар ингээд анханасаа анхан шатаа тавьж ин тийм үү? Буруу дуудлагаар сурчих юм бол дээшээ ингээд шат дахиад сурах тусам буруу дуудлагаараа л явна. Тэрийг анх сургаснаас тэрийг засах нь зөв дуудлагаар засах нь анх сурж байгаагаас илүү хэцүү байдаг. Тийм болохоор багш нь сануулж хэлж байна те. Зөв дуудлагаар нь харилцан яриагаа чийжлэнэ. За тэгээд өнөөдрийн хичээлдэр багш нь энэ шинэ ханзнуудаа яаж холбоог болгох вэ, яаж ашиглах вэ гэсэн өгүүлбэрүүдийг болон холбоог харуулсан. За та нар өөрсдөө өгүүлбэр зохиож үчин гэсэн тий. За болвол 2-3 өгүүлбэр үтсэн шинэ хан золгон дээрээ зохиож бичээд за тэгээ манай группийн сурагчид багш руугаа явуулаад шалгуулаарай. За 大家再见。我很高兴，老师很高兴认识你们。老师很高兴认识你们。再见。